Жаргалтай ахгүй зовлон 123,588 доод хэрэг. Дуучин Баяраг шүүх цагдаагийнхан амиа орлсон гэдэг. Энэ бол хуулийнхны хувилдаан. Амьдрал сонины дугаар 24. 1991 оны 2 дугаар сарын 22-ны орой 21 цаг 5 минутанд Найрамдал дүүргийн цагдаагийн элтэст тус дүүргийн 15 дугаар хорооны 4 дугаар арны 27 тоотод боож өгсөн хүн байгаа мэдээ авагдаж мөрдөн байцаагч, дэслэгч мөн хотоор удирдуулсан групп очиж үүслэг хийжээ. Цагдаагийнханд бол гарчл байдаг, очичл байдаг нэг л дуудлага. Хохирогч нь соёл эрдэнэ хамтлагт дуучин ажилтай Баяраг гэгч байжээ. Өвлийн халаалт өгчихсөн битүү байранд 7 хувцастай нас бараад удсан бололтой цус нь хөөрж гарч ингэр дээл гутал сандал дээр туссан нүүр бие нь хөөсөн байв. Хуурай ашсан шал сандал дээрээс ямар ч мөр бол мэдэгдэхгүй, гадны нөлөө гэхээр мэлэрсэнгүй. Тэр өдрийн тэг 2 мэдээнд учрлаар оржээ. Гэрээс бичиг үлдээгээгүй шилтгаан тодорхойгүй, тохиолдол болгоны дараа л гарчил байдаг. Эрг үүсгэлт, сэжиглэл, таавар, хардлага, гомдолцсон, зарга нүүрэлтүүлт бүхэн ёс шиг давтагдав. Явандаа энэ нь хувь хүмүүс төрөл дүргсдийн хоорондын хүрээнээс салж нийгмийн шинжид хувилах чаяс цухалцлаа. Үндэстэй үндэсгүй зурхалд орхноод тархаж зарим сурвалжлагч нар дуртай шүүрэн авч өөрсдийнхөө хүссэн тохируулсан өрөөсгөл нийтлэлээр зурхалд тос нэмсээр бас ч үгүй сенсацтай сэдв болгох өгчээ. Гэхдээ хүний үхлээр золгүй явдлаар хүнээ алдсан эцэг эхийн уй гашуун дээр бүжиглэж бэр хүүхдийн хооронд эвдрэлцэн хонцогнолд дургирч цус өхөл хүсэх нь арчаагүй мөсгүй монголгүй л хараншин. Яг ийм л үед альва хүний жинхэнэ тар танигддаг. Алдсан хүн 15 гэдэг. Хүнээ алдаад 15-аа эдэлж болохгүй юм. Хардахгүй юмгүй ахт нь хойд газар хонин гөрөл болж төржээ. Орос шулмын хорлоос болжээ гэд хутга бариад мордуулахт нь хүрэгдэг шиг тийм л эмзэг үе. Ийм л үед нь тэднийг өөрийнхөө хүснээр ашиглахыг оролдогчд тойрон өрөвдөж эхэлнэ. Огт тоохгүй, бараг үзээгүй шахам нэгэн эвээ халаг минь хорвоод ганцхан төрсөн содод халаг гэж гаслан шогшрон алиална. Зарим нь өгсөн үргэцсэн хүмүүсийн нэр дээр дөрөөлж алсуураа өөрийгөө үнд оруулах гэж уламсаж явна. Нөгөө нэг нь авиастан татарахтаа үхлийн хар архиар саймсран өгчөж чадал авиасыг нь далдуур хорлож сансандаа хүрчгээд унаж мөксөн хойно дотроо баясавч гаднаа хуурай үлгэнэн. Зарим бичиглэгчид хэрэг материалыг нь үзээгүй байж дам үгээр хуйлжтыг голон цэцэрхэж өөрийнхөө мунхгийг зарлана. Ил бүхнийг эс нурчин хууль ёсоор шалгагдаж дууссан хавтас тэрэг рүү уншигч түмнээд хандуулъя. Нэг сонирхолтой нь энэ хэргийн хууль ёсны хохирогч орн Баяраг эхнэр туяаг тогтоосон боловч хохирогчийн бүх эрхийг талигаачийн эцэг баарай их дарсуран хоёр идлээд жинхэнэ хохирогчин сэжигтний байран дээр дуустлаа шалгагдсан байх юм. Хэргийн шалгалт их дарсурангийнх нь битсэн 19 хуудас өргөдлөөр эхэлжээ. Баараагаа дарсурангаа хоёрын гомдлын ярианууд өмнө нь сонин хэвдлэлээр удаа дараа гарсан тул товчлээ. Гомдлын үндэс нь газар дээрх ганц хүүгээ алдлаа. Соёлын дунд сургууль онц төгсгөт нь соёлын ам тусгай нууц явуулгаар Баяраг үлдээж анх сэтгэлээр унагсан. 3 жил ажилласны дараа дээд сургуульд явуулсан боловч тэр үеийн захиргаа хорт санаа гаргаж албан журмаар цэрэгт татуулж байсан. 2 жилийн өмнө нь хөгжимчин 100 дар гэдэгт тайзан дээр зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан. Түүнээсээ болоод цэргээс халагдсан. Дээд сургуульд орсон. 1981 онд төгсөж ирээд 10 шахам жил ажиллахад нь хөдөлмөрийг нь зөв үнэлж дэмжих явдал дутагдaltaй зарим үед хавчиж байснаас гомдсон. Тухайн үеийн удирдлага хүний хөдөлмөрийг завшиж алдаан дээр нь өөрсдөө нэр хүнд олж байсан. Мөн хамтлагийн хөгжимчин дамдан сүрэн бас тайзан дээр зодож гэмтээсэн. Бэр туяан манай охиныг үснээс нь зулгааж зодсон. Хүүд маань найз нөхөд хамт олон нь баяр хүргээд сархад гэдэг унтааг өгчөгдөг. Үүнээс болж бэр урт гартай, хурц цомстой, хэтэрхий догшин ширүүн хандаж толгойд нь заавал сорь үлдээдэг. Туяагийн дүү болдон арх ууж гэр бүлийн хэрүүл маргаанаас болж балконоосоо унж өгсөн. Нэг удаа шөнийн 2 цагт туяаг дуудахаар нь очиход Баяраа согтуу нүүр амнаас нь цус гарсан. Туяа нь дүү ганц үхтэйгээ байж байсан. Баяр ирүүн мөрөж цээжин биеийг маажуулсан байсан. Туяа өөрөө өхнө гэж балконоор зүтгээд байхаар нь татаж хамгаалахад ийм болсон гэж хэнэгч үгүй хэлж байсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа дүүнэрээ дагуулж ирээд Туяа Баярын ном хувцсыг ялгаж шалан дээр хаяад юмаа зөөлгөөд нас барсан дүүгийнхээ өрөөнд орсон. Нас барсан дүүгийнх нь эхнэрийн сэтгэл ямар ах вэ? Үүнээс энэ хүний мэс чанар ямар байна гэдгийг дүгнж болох юм.
Ингээд хүү бэр хоёр тусдаа амьдрах болсон. Нэг өдөр та нарт баярт мэдээд дуулгая гэсээр туяа орж ирээд баяраад ажлын газраас нь байр өгнө гэж ирсэн. Байр өгөхөөр нь буцаад суучихсан. Шинэ байранд ороод одоо л энэ хоёр сайхан амьдрах байх гэтэл гэр бүлийн зөрчил улам нэмэгдсэн. 1990 оны 10 дугаар сард баригад явхаар цалингаа аваад гэр бүлийн зөрчлөөс олж архиуж аваад тоглолтын савхин цамц малгай күртгээ дээрэмдүүлсэн. 870 төгрөгийн төлбөр гарсныг нь тэтгэврийнхээ 600 төгрөгийг өгч төлсөн. Бэр туяа санаа сэтгэл гаргаагүй. Туяа аавыгаа муу байхад надад аавал хэрэгтэй, чам шиг архичин хэрэггүйгээд хоёр хүүхдээ аваад явчихдаг байсан. Нэг орой туяа нь дүүс үхэрднээ дагуулж чоод шүн баяраг эрэхт нь шууд хэрүүл маргаан гаргаж дүүгээрээ зодуулж чих толгойд нь гэмтэл учруулж 7 хоног ажил таслуулсан. Найрамдлын районы сэргийлэх ирээд зодсон хүнийг биш зодуулсан баяраг авч явсан байна. Яагаад сэргийлэх арга хэмжээ авсангүй вэ? Хачирхалтай шүү. Аавыгаа нас бараад 49 хоног дуусаагүй байхад туяа нь гэртээ давхиж ирэн баярагийн дэрсэн найз нөхдүүдийг нь хөөж дарамжилж маргаан үсгэж гэрийнхээ төлхөөрийг булааж аваад эд өвлийн хүүтэнд шөнө хөөж явуулсан. Би бэрийн сургууль дээр очиж гэрийнхэн төлхөөрийг гуйхад гэр орноо бозруулахгүйгээд өгөөгүй. 2 хоногийн дараа баярын хувцсыг дааван гуутанд хийгээд авчирч тавьсанд баяр уурлаад авгаахаа гэрт очиж хэрэлдээд хаалгаа эвтгэхэд цоожийг нь гацаасан. Бэр туяа Найрамдлын районы сэргийлэхэд энэ үед очиж баяраг архиуж үргэлж зоддог. Бид гэртээ очиж амьдрмаар байна. Тэр хүнийг баривчилж шар хатны эмнэлэгт өг гэж хэлээд гэртээ унтж байхад нь хүн явуулж баривчлуулаад аваачид сүрдүүлэг хэрэглэж баталгаа гаргуулж аваад эхнэрээс нь баталгаа аваагүй байна. Хуулийн байгууллага хүнийг нэг талаас нь дүгнэж бялтуучлах, цусардах, хэлмэгдүүлэх явдал арилаагүй байна уу гэмээр ойлголт төрж байна гэжээ. Эцэг баараагүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхтэй. Миний хүү маш уян зөөлөн сэтгэлтэй. Өөрийгөө зөвтгөхөөсөө илүү хүнийг зөвтгдөг. Цагаан цайлган сэтгэлтэй, хөгжөөнтэй, нарийнч хүн байсан. Гэр бүлийн хувьд өөрийн ч бай, хүний ч бай, хүүхдэд маш их хайртай. Гудамжинд яваа хүүхдэд ч гэсэн сүйд болдог. Ахмад танилтаач их найрсаг имэл хүн. Сүүлийн 3 жил албан газар нь хийж бүтээх ориглон хүслийг нь дэмжээгүй. Хамтлагийн ахлагчаас болиулж уран сайхны зөвлөлөөс хассан. Эхнэр туяа дүүгээрээ хүүг зодуулдаг. 1990 оны 11-12 сараас эхнэрийнх нь хавчлаг улам ширүүн болсон. Өвлийн хүүтэнд байрнаас нь хөөж гаргасан тухай найрамдал дүүргийн шүүхийн дарга эчин орлоо дээр очиж энэ явдлаас олж осол энтгэлд орвол туяагаас амь насыг нэх болно гэж хэлэхэд тоомсоргүй хүлээн авч баярааг уулзуул гэсэн. Баяраа өөрөө очоогүй. Энэ хүүхэн эдийн шуналтай 1990 онд гэрэлтэй цоцлол хөргөдөл өгтөө байраа авна гэсэн байсан. Миний хүү өөрийгөө хорлох зүрх зориг байхгүй. Би туяаг нэг дүүтэйгээ орлсон болов уу гэж бодож байна. Туяа байнга гэрээ эргэж байдаг. Гэтэл тэр 3 хоногт нь туяагийн бие даалттай өдөр хүртэл таарч байсан. Туяа урд нь очисон байх ёстой. Ганц өхөн хэрэг илрэх үед байсан атлаа маргааш нь хөдөө явсан байсан. Дүүс үхэрд нь энэ үед маш тогтворгүй болсон. Гэрт нэг ч хүний мөр байхгүй гэсэн. Ядахтаа энэ хүний өөрийнх нь мөр баймаар болсон. Оймс хөлийн жирэг цустай байна. Өмсөж байсан гутал дээр цус тусаагүй байхад дотор нь байсан оймс оролт яагаад цус олдог байна. Туяа нөхрийгөө гартаа хатгаж гарын доор байлгах гэдэг хөвсөн зантай бат чаргал гэж аспирантурт сурдаг хүнтэй болсон. Москвад гэр бүлтэйгээ байдаг тэр хүн энэ үед Монголд ирсэн байсан. Арх гэдэг юмыг амсуулахыг үнэртүүлэхгүй байлгах гэсэн санаа агуулж байсан. Энэ бүгд үндсэн шалтгаан болсон болов уу? Туяагийн талынхан ламтай уулзахаар зүүн хүрээнд явж байсан байгаа юм. Ганц үх сүхэрд нь хоёрын юу хчлээ даатгуулсан ном уншуулсан байсан. Туяа бол миний хүүд нэг цагаан цамц нэхэж өгсөн, нэг удаа костюм авч өгсөн. Түүнээс өөр юм авч өгсөж байсныг би дуулаагүй. Миний хүүхэд хүү охин хоёртой гэж бодож явсан. Гэтэл охин нь өөр хүний хүүхэд гинлээ. Эцэг нь цогт гэж шоронд байдаг гин. Туяа хохирогч. Мөрдөн байцаалтанд туяагийн өөрийнх нь бичсэн тайлбарыг урд нь хааж нийтлэгдээгүй тул аль болохоор баг давчлагыг хичээлээ. Хамгийн анхны энэ тайлбар мэдүүлгүүд 3 жил шалгагдахад огт өөрчлөгдөөгүй байлаа. Баяр бит хоёр 1979 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг их болсон. Бит хоёрын амьдралд сайхан үеч сар үеч байлаа. Миний нөхөр урлагийн хүн болохоор орой өдөрс завгүй хөдөө гадаач их явдаг. Гэр орон үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд оролцох болцоогүй учраас 2 хүүхдээ би өөрийн эцэг эхтэйгээ хамтарч өсгсөн. Бидэнд өнөөдөр үхэл хагцал үзэхгүйгээр бусдын адил амьдраад явах болцоо байсан боловч миний нөхөр архинд хит орсонд л гол учир нь бий гэж боддог.
Нэгэнт өнгөрсөн нөхрөө муу хэлэмгүй байна. Гэвч тэр хүний төлөө, амьдралынхаа төлөө, хоёр хүүхдийнхээ төлөө тэрэгний моршиг зүтгэж, эцэг эхээс нэлээд гуйж, зовж, шаналж, уйлж, гуйж, хөөцөлдөж, тоглолтыг нь тарахад хоёр хүүхдээ чирээд амжиж очихыг явдаг. Хоолыг нь халуун байлгахыг, бүх юмыг угааж арчиж цэвэр явуулахыг хичээдэг байсан. Гэтэл өнөөдөр ханаа алдаж билевсэрчгээд хоёр өнчин хүүхдтэйгээ зовд суухад алуурчин нэр хүлээл гэж түмэнд муу хилэгдэж, эцэг ах дүү нарт нь нүд үзүүрлэгдэж, харааж зөвхүүлж, цохиулж зодуулах болсноо бодхоос үхмээр санагдах юм. Миний нөхөр оюутан байхдаа арх уудаг байснаа төгсч ирээд 1983 оноос хэтэрхий уудаг болсон. Үргэлж үхнэ гэж айлгадаг. Өдөр бүр согтуу ирээд агсан тавьдаг, зоддог, хөөдөг болсон. Ийм амьдрал 7 жил үргэлжилж хичнээн удаа хөөгдөж, хөх няц болсон нүүртэй, нүдний шил зүүж, ажлаа тасалж байсны тоог хэлж мэдэхгүй. Толгойтой өсийг минь туг тугаар халцартлан зулгаачхаад штаагаад сууж байсан. Үүнийг би ээжт нь үзүүлж байсан. Эцэг эхнээсээ л өмөрдөг, балконоос өсөрч үхнэ гэд байхаар нь 1-р ангид байдаг байсан охиноо шөнийн 12 цагт гүйлгэж дүүгээ дуудуулсан. Эцэг эхийг нь 3-р хорлоос дуудуулахад ирээд өмөрч байсан. Аав минь бүтэн жил хорт хавдраар өвдөж, эмнэлэгт сахиуртай байхад ханшиг байж хажууд тусдсан болоогүй. Баяраа үргэлж шөн дундаас хойш согтуу ярддаг, эсвэл хоноод өнжүүд алга болчихно. Ирэхээр агсан тавина. Өвчтөе эцгээс ахиа хажуугаар согтуу нөхрөө аяглаж нойргүй явхад бие гүйцэхгүй ядардаг л байсан. Ээж нь сайн мэднэ. Өөрөө 2 хоног нойргүй онохороо бие өвдөөдгээд л алга болчихдаг байсан. Ядралгүй чи ахав дээ. Би ганцаараа энэ хүнийг дийлэхгүй нэ. Та нар ямар ч байсан эмч ах дүү нартай юм байна. Биенээс нь архийг нь цэвэрлэх арга хэмжээ авалцаач гэж гуйдаг. Шарааданд 15 хоног хэвтүүлье гэж хэлчихэж байсан. Талигаач ээж авдаач агсан тавьдаг л байсан. Аавыгаа диван дээрээ үхээрээ гэж хүртэл харааж байсан. Аав нь хэд удаа зодсон. Гудсанд боож хонууллаач гэдэг л байсан. Ээж нь стадионы бургасанд очиод чи боогод үх хин хиндэ хал балгүй гэж хэллээ. Тэгсэн үхий гэхээр үхэж өгөхгүй юм гэж хүртэл ярьж байсан. Үхвэл таарна гэдгийг ээж нь надад ч, миний эцэг эхтэйч дүү нарт ч хэлж байсан. Тэр үед арга ядахтаа л тэгж ярьсан байх. Үхнэ гэдэг үгийг үргэлж ярьдаг болсон. Эхийнхээ хажууд 2 хүүхэдтэй. Ээж чинь өөр хүн тайртай. Та хоёр гоё аавтай болно. Машинтай дарга. 19-р харуулт гэрн байдаг. Одоо аав нь явж үхнэ гэд хүртэл гарч байсан. Надад завхаа зайтай явдал байхгүй. Үүнийг миний амьдралын 12 жилийн түүх гэрчлэн. Хүн дагаж айл хэсч аригтгуайтугай. Гэртээ эрэгтэй хүний хөл гიშгүүлж үзээгүй. Гудамжинд хүнтэй мэдлэгээс айдаг. Ажлынхантайгаа зураг авах та. Хажууд эрэгтэй хүн байх вэ гэж айж явдаг хүн. 12 жилийн өмнө хамт ажиллаж байсан хүн цагаан машинтай гэдэгтээ тааралдаад гуйж аавынхаа оршуулгын ажилд туслуулсан минь бурууджээ. Бат жаргал гэдэг нь талигаач намайг дагуулж очиж гуйж ажилд ороход тусалсан хүн. Хожим намайг ичнэгийн шалгалт өгөхөөр Москва явхад бид нарыг авч явсан. Тэр курст 48 хүн явсан. Тэд намайг ямар холбоо сүлгээтэй байсныг гэрчлэн. Талигаачийн ээж дүү инхээ нар надад чи алсан. Чи алуурчин тэр байтугай өлгөх гогцоог нь бэлдээ зогсож байсан хүн тодорсон. Хүн торлогдсон, батлагдсан. Чи хүн алжгаад ингэж явах ёсгүй. Зайл. Чамайг яасан ч яадаг юм гээд ээж нь нэг зохиж авсан. Орчуулгын үеэр талигаачийн хүн торлогдсон гэж дүгнэлт гарвал өөрийнх нь нэр төр үлдэж байгаа аав ээж бидэнд хэрэгтэй шүү дээ. Сонинд тэг зарлуулах хэрэгтэй юм гэж хүмүүст ярьсан байсан. Үүнийхээ л төлөө ийхүү шургуу мэргэж байгаа гэж боддог. Тэр маань үнэхээр урлагийн л хүн байсан. Сэтгэлийн магш шиг хөдөлгөөнтэй, баярлаж гомдохтой амархан, хүний санаагүй юмыг санаж чаддаг. Чамын юмд дуртай, авьяастай, хоолой сайтай. Гаднаас нь харахад хөнгөмсөг атлаа, дотроо өөрийн бодолтой, бас ч муу санаатай, хор шартай, бурууга хүлээдэггүй. Архины найз олонтой боловч жаргал зовлон хуваалцдаг орж гардаг найз байхгүй. Маш их харттай. Дагуулж ирсэн найз, ажлын газрынхан үерхтэй хүүхнүүдийн нөхрүүд, залуутар багш нар байр нисэлээсэр айл асууж хаалга тогтсон хүнийг ч хардаж, намайг байна уугүй юу гэж мэдэх гэж ирлээ гэж хэдэн өдрийн хэрүүл үүснэ. Ахтайгаа хүртэл хартна. Надтай сууснаас урдх амьдрал нь хамаалга. Надтай амьдарч эхэлсэн үеэс хойш Нямсран гэдэг эмэгтэй хүүхэдтэй болгосон. Тэтгэр аавна гэж хөөцөлдөж би ч шүүхэд дуудагдсан. Говьолтой аймагт урлагийн баригадар явхдаа аймгийн даргынхын охинтой эрэмийн харилцаатай болж нөхөр нь ирж надтай уулзаж талигаачийг зодсон.
авгаагаач зодсон. Найрамдлын районы шүүхийн амар санаа гэж хүүхэнтэй холбогдож нөхөр нь гэрт зодгоор ирсэн. Би маргааш нь гэрт нь очиод нөхөртэй нь уулзаж өмөрөөд л өнгөрсөн. Ээж аав нь мэднэ гих мэтчлэн бичүүл би. Энд тэнд ресторан бааруудаар хүүхнүүдтэй явдаг. Гомосексуалист группэн секст оролцдог гихчлэн ховж юм сонсогддог яригддаг. Би үнэмшдэггүй, лавлж явдаггүй. Нэг удаа гэртээ 3 хүүхэн 4 залуутай хүүхдийнхээ ёлкны гэрлийг гаргаад асаачсан баар маягтай харьццаагаад эрэгтэй эмэгтэйгээрээ хөвтчихсэн битүү тамхины утаа болчихсон байсан. Тэгэхэд би аавыгаа хөдөлүүлээд байсан. Их муухай санагдсан. Би байрныхаа түлхүүрийг хурааж авсан. Нөгөөдөр нь ээж нь түлхүүр нэхэж ирэхэд нөгөөгүй. Элдвийн хүүхнүүдтэй зуралтаад хэрүүл болоход ээж нь нэг удаа яриад хэлэхдээ алцаагаа твтж байгаа хүүхнүүдээс буцдаг эр хүн байдаг юм уу? Эр хүний хийдгийг л хийсэн. Чи тийм юм бол адилхан яваад үзэлцэл байхгүй юу гэж үлээ. Анх аав ээжтэй 120 мянгатад хамт байхад талигаа чууралж та нарын дэргэд авгаагаач дураараа таалж чадахгүй байна гэж агсан тавьсан. Тэгээд эцэг их нь 3 дугаар хороол руу аавынхаа дүүгийн нэг өрөөнд орсон. Ээж нэг удаа би тэгвэл үхээд үегээд толгоорууга ширмэн хайруулын 5-5-аар цохоод хан мөргөөд ойлж байсан. Хүүгээ айлгачл байсан бизээ. Талигаач өөхөх орлогыг удаа дараа хийж байсан. Анх 1980 онд оюутан байхдаа маргааш буцна гэж байхаараа согтуу ирж үхнэ гэж нэг бодол 6 ширхэг дэмдрол уугаад шүнжин аав ээж бид гурав сүү цутгаж бөксрөө өвчин намдаах талаа хийж онсон. 4-р оролд байхад 7 давхраас үсэрнэ гэж дайраад бацсөх гэж найз нь хувцснаас нь шүдэрээ зууж байж арай хийж авч байсан. Мөн алган дотроо янз бүрийн юм бөөгнүүлж байгаад идэж хордлого болоод тоглолтод тасарч ухнаа дарга нь ирж байсан. Дамбатаржагийн гүүрний доор баяраа ах боож өгөх гэж байна гэж хүүхдүүд нь хэлж ирснээр дүү ганс үх очиж авчирсан. 120 мянгатад байхад бас балконоос үсрэх гэж айлгаад ээж аавыг нь дуудуулж ирж 2 сар шахам саланг амьдэрсэн. Угс сууж 1-р эмнэлгийн сэхэн амьдруулах тасаг твдсэн. 13 дугаар хорооллын байранд орсны дараа балконоор үсэрнэ гэж би арайхийн авч гэрээс гаргасан. Архинаас гарах гэж би янз бүрээр ядсан. Эхлээд чихэндээ зүү тавиулсан. Дараа нь цус цэвэрлээд 3-4 ширхэг юм ууж байснаа орхиод дахиад архиа авчихсан. Дараа нь хамтлагийн орлогч дарга нь манад ирээд аваад явсан. Ажил дээрээ эмч авчирч яриа хийлгээд шар адан твтүүлсэн байсан. 2 хоногийн дараа намайг чөлөө гууж аваач гэж гуйгаад авахаар нь би өрөвдөөд эмчээс нь чөлөө гууж гаргаж авсан. Дахин очоогүй. Дараа нь диспансераас бичгээр дуудаж дахин цус цэвэрлээд юм уусан. Эмээ дутуу ууж байхдаа дахин архи уусан. 5 сард албан газар намайг дуудаад бид 3 сарын чөлөө өгье. Та нар хөдөө авчив. Архи дарснаас холдуулахыг бод гэсэн. Би аавыгаа сахиж байсан тул хаашаач явах аргагүй байсан. Эцэг эхт нь хэлсэн, ээж нь эрс дургуутсан. Харин 3 дугаар эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Намайг ах トゥ нар нь хөрөнгнөөс болж алсан эдийн шуналтай гэж байна. Би хизээж хөрөнгө булаацалтаж байгаагүй. Эднийхээс би цэцэрхий тэвэнд аваагүй. Харин анх айл болоход миний эцэг их илүү гар сунгасан болохоор талигаач өөрөөч эцэг их нь ч хөрөнгөөрөө дээрлээ гэж хэрүүл бүхэндээ хэлдэг байсан. Хүн ер нь өөрийнхөө хэрээр л хүнийг дүгнэж өөрийнхөө хэмжээгээр л хүнд сайн муу санаж чаддаг үзээ гэж бодоод би юм сандаггүй байсан. Хүн өөрийн гэрт байхдаа эд хөрөнгөө яаж зарцуулах нь хувийн эрх байх. Тэгэхэд найз маань видео үзнэ гэж гуйхаар нь телевизээрээ би өгсөн. Тэр хэрэглээд манай ээжинд аваад ирсэн. Би харихтаа аваад очие гэж бодож байсан. Тэгтэл дүү нөхөртөөгөө яриад аваад явсан байсан. Би ийм тийм юм аавна гэж дуурч үзээгүй. Харин миний төвчээрийг гайхаж салах хөргөлөө өхийг олон жил шаарддаг байсан. Эцэст нь амьдралч бэрх болсон учраас өөрт нь яах вэ гэхэд хөрчсөн юм чи хөргөлөө өгөхгүй юу гэхээр нь би өгсөн. Хөргөлтөл дээр 2 хүүхдээ эд хөрөнгөө яах тухай заавал бичих ёстой гэсэн учраас би аргагүй бичсэн. Шүүх хурал дээр талигаачийг архинаас гаргах тухай ярьснаас бос сална гэж хэлээгүй. Би баяраад ч өөр хүүхдтэй ч хайртай байсан. Гагцгүй архинаас болоод л амьдрал биш болсон. Хэрв үнэн гэж байдаг бол би хүн алаагүй, хүнээр халуулаагүй, худлаа ярьж хүн гүтгээгүй, хараал зүхэл хийлгээгүй, өөр хүнтэй суух гэж яваагүй, амьдрах гэж л зүтгэж яваа заяа муутай бэлэвсэн эмэгтэй. Өөрөөр нь бичүүлж авсан тодорхойлолтоос нь товчилж ав. Хэргийн 48-аас 59-р талд. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс нь бид 1991 оны 2 дугаар сарын 22-ны орой 20 цаг 30 минут үед 2 хүүхэдтэйгээ өөрийн ээж дэжид мөн ах Хасбаатарын 7 дугаар ангид сурдаг хүү Хас чулууны хамт гэртээ ирсэн.
Доод цоожийг түлхүүрээрээ эргүүлтэл цаашлаагүй байсан. Дээд цоожийг хагас эргүүлтэл онгойсон. Тэр цоож бол хаалга хаагдахад өөрөө төгжигддөг юм. Хаалгаар ороход гэрэлгүй харанхуй байсан. Би сервант диванта өрөөрөө хүн байгаа байх гэж шагаах үед коридорын гэрлийг том охин уянгар асаасан. Диван дээр хөнгө болохоор нь эргээд хартал коридорт хачаа амир юм өлгөөтэй харагдахаар нь би хачин болоод орилоод гадагш гарсан. Бид цувраад явсан болохоор том охин дүү хоёр харсан. Ээж баг хүүхэд хоёр хаалгаар орж амжаагүй зогсож байсан тул хараагүй байсан. 15-нд шинэ нэгний өглөө баяраа ирж ээжтэй залгасан. Аав нас бараад 49 хоног дуусаагүй учраас бид айл амтнаар яваагүй. Хоолунд идээд гарахтаа намайг нэг үнсэд гарсан. 17-нд бүтэн сая өдөр би ээж дүүнартайгаа аавын газар дээр очицгоосон. 18-нд аавын 49 хоног гүйцэж байсан. Баяраа ирээгүй, яриач үгүй. 19-нд 14-өөс 15 цаг үед хүүтэй ярьсан байсан. 19 цаг үед ажилд хэрэгэлсэн аяг тавгаа аваад харих гэж байтал баяр уцтаж чи дандаа хажуудаа хүнтэй би хамгаалагчтай явдаг. Ганцаараа хүрээд ир гэсэн. Би чамайг согтуу байхад очихгүй. Чи зоддог би айж байна гэсэн. Тэгтэл тэр бити хуц гिचгээд уцсаа тавьчихсан. 20 цагийн үед дахин уцтаж чи гэрээрээ ирээд явсан байх. Кофе гөргчн дээр гаргаад тавьсан байна. Би бүх юмдаа тэмдэг бат тавьсан байсан. Би очих цав алга. Чи чинь барьсан тавьснаа мэдэхгүй ачсан юм уу гэж ууралсан. Чи машин олоод хүрээд ир гэсэн. Би очихгүй гэж байна. Дуртай юм бол чи өөрөө хүрээд ир гэсэнд одоо очиж цөмийг чинь аландаа гэж хэлээд уцсаа тавьсан. Би дараа нь хэсгийн сэргийлэх рүү уцтаад манайх руу нэг тойротохгүй юу? Манай нөхөр хүн амтан цуглуулж арх угаад байдаг юм. Та нар мэдж байгаа бах та гэд хаягаа хэлсэн. 21 цагийн үед бид эргээд асууя гэсэн. 21 цагийн үед ярахад Чулуунбаатар байсан. Бид мэдж байгаа эргүүлүүд юмд яваад ирээгүй байх гэсэн. 22 цагт дахиад лавлахад 20 цаг 30 минутанд гэрэлтэй байсан. Манайхыг эргэж очиход харанхуй байна гинэ. Хөнгөө юм шиг байна гэсэн. 21-нд ажилласаа ирсэн чинь дүү инхэн нөхөртөөгөө ирээд баяраа ах телевизэргүй болохоор гэртээ тогтохгүй юм. Телевизэрийг нь авъя гэд аваад явсан байсан. Би бодохдоо дүүнэр нь унаатай ирж телевизэрийг нь аваад очихыг бодоход байрандаа байгаа юм байна гэж бодоод ээж дүү хоёр хүүхэдтэйгээ очисон тэр. Бид хоёр дандаа муу амьдарч байгаагүй. Бидэнд сайхан амьдарч байсан үе бий. Бид хоёр сэтгэлтэй болоод хоёр хүүхэдтөр үлсэн. Би хайртайдаа хүүхэд гаргаж амьдарсан. Би хайртайдаач тэр хүнийг архинаас хармалдаг байсан. Гэрчүүдийн мэдүүлгээс Бат жаргал 1991 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед нацаг баяраа бид гурав 2 шил архи авч нацгийнд очиж уулсан. 15 цагийн үед тэндээс гараад уртцгааны тэндээс бас нэг шил архи авч уулсан. Нацгийнд байхдаа 12-оос 15 цагийн хооронд хоёр хүүхэдтэйгээ уцаар ирж байсан. 19 цагт баяраа тоглолттой гэж салж авсан. Авгаа салах гэж өргөдлөө өгсөн, шүүх хойслуулсан гэж ярьж байсан. Сэтгэл санааны хувьд тааруу санагдсан. Хүүхдүүд рүүгээ байн уцтаад насны намар дууг дахин дуулж байсан. Батнасан 2 дугаар сарын 17-ны өглөө баяртай тааралдаж хамт яваад оройн манад ирж хонсон. Сумья филармоны жижүүр 2 дугаар сарын 19-ний өглөө 9 цаг 30 минутанд баяраа Монгол дээлтэй нүдний шилтэ орж ир залгсан. 11 цагийн үед яваад орой 20 цаг 40 минутын үед жаахан согтуу орж ирээд улс сууттай гараад явсан. Сүхбаатар филармоны гэрлийн техникч 2 дугаар сарын 19-нд филармоны байранд жижүүрийн дэргэд баяраатай таарлцсан. Баяраагийн уянгар 1979 онд төрсөн. Аав архи удаг хардаад байдаг. Ээж аав хоёр архинаас болоод хэрүүл хийдэг. Хамгийн сүүлд эмээ хасчул баах. Ээж хонгор бид нар очоод ээж хаалгаа тайлаад орсон. Ээж том орой руугээ шагааж байгаад эргэж хараад хашраад гараад ирсэн. Харахад бор өстэй дээл өмссөн амар том толгой харагдсан. Сүхэрдэн ахыг манад унтж байхад аав согтуу ирээд ээжтэй зодтолж байхад нь сүхэрдэн ах нэг удаа аавын шанаанд цогсон. Тэрнээс өөр зодж байгаагүй. Ганс үх хат зодсныг би хараагүй. Баяраагийн хонгор 1983 онд төрсөн. Манай аав архи ухаараа ээжийг зодж байсан. Харин ээж аавыг мааждаг байсан. Аав орой болгон уугаад ирдэг. Аав хамгийн сүүлд 2 дахь үлээ 3 дахь өдөр уцаар аав дээр автобусанд цуугаад хүрээд ир гэсэн. Би согтуу ахаар нь юу гинэ дуулахгүй байна гэхэд дахиад хэлсэн. Тэгээд чи хорвоогийн хамгийн тэнэг мал гээд уцсаа тавьсан. Дэчид туяагийн ээж. Баяраа манад хүргэн болоод 10 гаруй жил болж байна. Аашсан сайтай хүүхэд байсан. Сүүлд өвгөн маань биеийн муудаад туяа ирж тариа хийж сагдаг байсан. Тэгээд өвгөн өнгөрсөн. Энэ үед охиныг гэртээ ирсэнгүй гэдэг байх. Баяраа архи уугаагүй үедээ бол зүгээр хүүхэд байгаа юм.
Би хүнтэй маргаж зодоонуудаа хийж байхыг нь хараагүй. Сүүлийн бандыг гарснаас хойш л архиу жохныг хардаж зодохныг гисэн. Туяач уртаас нь маажиж үсгэц зэгнээс нь дулгаадаг байсан гэсэн. Сүүлийн үед айгаад биднийг дагуулж очдог болсон. Ганц өхий гэрте байхад нь туяа охиноо манайх руу гүйлгээд балкон дээрээс унж өхнө гээд байна гэхээр нь ганц өх очсон. Тэгээд ганц өх цогсон гэсэн. Манай баг хүүс үхэрт нь тэднийд очоод байхад нь согтуу ирээд туяатаа хэргэлдэж маргаад өөрийг нь доромжлохоор нь нэг удаа цогсон гэсэн. Уг нь манай хүүхдүүд баяраг их хүндэлдэг, сайн л байдаг. Манай хүүхдүүд хүн зодох чуулс биштэй, бүр болохгүй л байсан юм байх та. Өвгнийг нас барахад ном уншуулсан. Сая хүргэнийг нас барахад 2 дугаар сарын 23-нд бас ерөөл уншууллаа. Охиндоо бас уншуулсан. Сайн л үйл хийлгэхийн тулд уншууллаа гэж боддог. Өөр ном уншуулаагүй. Шашинд хараал зүгэл хийдэг ном байдаг гэж би дуулаагүй. Хов хүнд очиж мэрэглүүлж төлөвлүүлж байгаагүй. Ганцхан зүүн хүрээнд очиж албан ёсоор мөнгө төгрөгийн тушаа ажил ном уншуулсан. Яасан ч муухай юм сандаг. Ус байдаг юм битээ. Бид хүн алаагүй, яасан ч дуустдаггүй юм. Ганц охинтой хөргөө ахыгаа бүгд л ахаа гэдэл сайн байдаг. Дуудсан цагт нь энэ муу охин уйлж унжаад явах юм. Сэтгэлээр унж байна. Амар заяаг нь үзүүлэхгүй гэдэг юм байлгүй дээ. Хас чулуун 7 дугаар ангийн сурагч. 2 дугаар сарын 23-ны орой 20 цаг өнгөрч байхад эмээ туяагч 2 хүүхэдтэйгээ очсон. Эхлээд туяагч түлхүүрээ эргүүлээд хаалгаа онгойлохдоо согтуу байгаа юм болов хаалгаа төгчээгүй байна гэд орсон. Тэгээд яваад ороход нэг л хачин үнэр гарч байсан. Туяагч ороод цаашаа явж байгаад хувцсаа тайлах санаатай эргэж хараад хачин муухай ашгарсан юм. Эргээд харсан чинь шүүгээний хаалганаас хачин цэлдэн хөхнөртэй юм дүүжлээстэй харагдсан. Бид нар хашгираад хурдан гарсан. Алтан цэцэг. Баяраатай 1974 онд гэр бүл болоод 1977 онд салсан. Баталгаагүй 18% хүүхдийн тэтгэвэр авдаг. Сэтгэлийн өөрөлтөй зан ааш нь хэцүү болж хий хардаад өөрөө энэ сууж байгаа хүүхэнтэйгээ яваад байсан тул салсан. Сүүлийн үед ямар ааш зантай болсныг мэдэхгүй. Архиудсан үедээ ямар ч шалтгаангүй ирж хүнтэй хардсан сэрдэн. Тэгээд намайг бол зоддог байсан. Дарс сүрэн баяраг ээж. Миний хүү бол зөөлөн сэтгэлтэй, хүнтэй илдэг зөөлөн харьцдаг, хүнийг их хүндэлдэг, хүнд хатуу үг хэлдэггүй. Ёс суртахууны зөв хүмүүжлтэй, даруй хүүхэд байсан. Гэр бүлтэйгээ архинаас олж маргадаг, өөр хүнтэй маргаж зодон хийж байгаагүй. Туяагийн 2 дүүн зодсон байсан. Миний хүүг гэр бүлийн шалтгаанаас хорлсон гэж бодож байна. Баяраа сэтгэл мэдрэлийн өвчин тусч байгаагүй. Сүүлийн үед зүрх нь өвдөд ийм удаг байсан. Тархинд нь жаахан гэмтэл авч толгой тархин хөдөлж байсан. Түүнийг нь би дэмчилж байсан. Мөн хөл гуй өвдөд гэж ярьж байсан. Цагаан сараар дээл ойж өгсөн юм. Сүүлийн үед хиймэр нь унсан болохоор нь дээл ойж өгсөн. Туяа тойруу замаар гэр орныг нь авах гэж ийм ажиллагаа хийсэн гэж бодож байна. Туяа бол их хатуу сэтгэлтэй, согтуу галзуу хүнээс ч илүү ааш гаргадаг. Манай хүн зөөлөн сэтгэлтэй, зөөлөн хандах гээд байдаг. Тэгээд таардаггүй. Би хүүхдээ боож өгөх гэж хаанаас хэлэх үү? Харин муу явахаар сайн өгөхөн дээр гэж хэлж байсан тал би. Туяа та ийм хүүгээр би ийм нөхрөөр яах юм гэж хэлж байсан тал би. Сэтгэл санааны дарамтанд унгаад өөрөө цаагуур нь хүнтэй явж байсан асуудлыг шалгуулмаар байна. Хүнийг хүмүүжүүлэх талаар ердөө бодож явдаггүй юм. Туяагийн аав нь өвчтэй байхад гэртээ очихгүй, эзгүй, хувхаа цаагаад байж байдаг. Үргэлжлэл бий.